гэр хорооллын айл өрхүүдийг мод тарих боломж ямар байна вэ гэдэг дээр бид нэр өнгөрсөн хавар нэлээд бодиттой судалгаа хийж үзсэн юм а. За байгаль орчин аялал жуулчлалын яамны дэрэгдэх энэ мод үржүүлгийн газарт нэг энэ жилийн тухайд нэг 37 мянган суулгац байсан. За үүний 25 мянган суулгацыг бид нэр нийслэлийн 100 хороонд нэг хороонд одоо 250-аас одоо 2500 орчим тарс суулгацыг өнгөө өгч нийслэлтэй хамтарч бид нэр 25 мянган өрхийг өрх бүр мод тари гэдэг өрөөнд ор нэгтгэж мод тарьж үзсэн. За үнэхээр одоо гэр хороолд амьдарч байгаа манай иргэд бол мод тарих хүсэл сонирхол ирмэлцэл байна уу бол маш өндөр байна. За гагцхүү мод тарихтай холбоотой тухайн иргэнд үүсэж байгаа зардлыг бид хэрхэн шийдэх вэ? Үнэхээр одоо хашаандаа мод ургуулад байгаа иргэдээ бид нар ямар одоо хууль эрх зүйн хүрээнд хэрхэн яаж бодит дэмжлэг үзүүлэх вэ гэдэг энэ бодлого шийдвэр өнөөдрийн хүртэл тодорхойгүй байсан учраас бид нар цаашдаа энэ хууль эрх зүй талаас нь урамшуул олох талаас нь яг бодиттой дүрм журм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэдэг нь бол өнгөрсөн хаврын нийслэлийн хэмжээнд тарьсан 25 мянган мод тарих аяны үеэр одоо онц анзаарагдсан ийм одоо өгүүлэгдэж байгаа бодлого шийдвэр байгаа. За мэдээж бол гэр хороололд усны асуудал байгаа, хөрсний бохирдлын асуудал байгаа. Өнөөдөр бол нийслэлийн Улаанбаатар хотын одоо хөрсний бүтцэд судалгаа хийгээд үзсэн байдаг. Олон улсын одоо санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хамгийн сүүлд хийсэн судалгаагаар бол 88% нь хөрсний гүн бохирдолтой гэсэн ийм судалгаа байгаа. Тэгэхээр хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой, мод тарихтай холбоотой үйл ажиллагааг бол бид нар цаашдаа төрөөс бодлогоор дэмжиж явахаас одоо өөр арга замгүй байна гэдэг нь бол олон талын энэ судалгаа баримтуудаар бол нотлогдож байгаа маа. Тийм учраас бол салбар яам, гэр хороололт мод тарих, өрх бүр мод тарих энэ үйл ажиллагааг бол бодиттойгоор дэмжинэ. За мөн түүнчлэн төрийн бус байгууллагуудаас гаргаж байгаа энэ мод тарих хөдөлгөөнтэй холбоотой санаачлалуудыг төсөл хөтөлбөрийн хэмжээнд санхүүгээр ногоон зээлийн хэмжээнд дэмжих гэсэн юм байр суурьтай байна.